За энэ өдрийн мэдээг хүргэе. За өнөөдөр би гэрлийн айд өрхийн гэрлийн одоо гэрлийн монтажуудыг яаж ухсардаг вэ? Тэ? Яаж холболт хийдэг вэ талаараа анхлан сурж байгаа залуучууд болон хүмүүстэй зориулж хийж байгаамаа. За энийг одоо зүгээр яг надаас асуугаад байгаа гэрлийн монтажийг гэрлийн холболтуудыг юу яаж холбогд юм бэ? Унтраад эзэт яаж холбогд юм бэ гэж асуугаад байгаа байхгүй юу? Тэгэхээр би энийг ингэж холбогд юм аа гэж үзүүлж байгаа. Хамгийн гол нь энийг хийхдээ та нар мэрэгжлийн захиргаанч нар хийлгэн шүү. Мэрэгжлийн захиргаанч. Яагаад гэвэл энэ чинь галын аюултай, хүний аминд бас аюултай. 220 вольт гэдэг чинь хүний аминд аюултай байхгүй юу? За тийм учраас энийг хийлгэхийн тулд мэрэгжлийн хүмүүсээр хийлгэн. Яг анхлан сурж байгаа хүмүүстээ би тайлбарлаж өгч байгаа. За ерөнхийдөө унтраалга юм байдаг шүү, альзадг юм байдаг шүү, тийм ээ. Орж иж хүчтэлмэн юм байдаг шүү гэдэг. За одоо хэдүүлээ хүчлээ шалгаад үзсэн тийм ээ. За эхлээд энэ автомат байна тийм. 16 ампертай автомат. Энэ маань яг нь богино залгаа болон хит хүчлийг хит ачааллыг тийм ээ. Хит ачааллыг хамгаалах зориулттай. Энгийн автомат 16 богино залгаа болон хит ачааллыг. Персонал хамгаалалттай автомат гэж байгаа тэр бол тустай сайн автомат байдаг шүү. Ер нь тэрийг юм голчоо гэхдээ тавиулын зүгээр байдгийг. За ингээд эхлээд энэ нойлын шин, ерөнхий галын автомат, арзаадаг, гэрэл, унтраалга, кроп. За энэ гурваар хийдүүлээ ерөөсөө яаж холболт хийдгийг л анхлан ер нь толгоонд игээд сураад авчи. За эхлээд хүчтлээ үзэн тийм ээ. Хүчтэл маань байна уугүй үзэн. Тийм учраас тестрээ 700 220 вольт үзэж байгаа шүү дээ. Ховсгүйдлийн тий. За тэгвэл яг нойл дээр өгөөд эхний үзүүр дээр өгнө шүү дээ. За эхний үзүүр дээр өгөөд 226 вольт шүү. Гаралт энэ дээр хүчтэй байхгүй нэ. За хүчтэй байхгүй болохоор хэдүүл яг холболтоо хийж болно гэсэн үг. За эхний хамгийн түрүүнд авах харамжийн бол унтраалгаа гэрэлтэйгээ цуваагаар холбоно. За энэ гэрэлтийн хоёр үзүүр. Энэ орж иж байгаа гал нойл, нейтрал нагрууцэг тийм ээ, нагрууцэг генератор. За энэ альзадхны хоёр утас байна тийм. За энэ гэрэлтийн хоёр утас байна. За эдгээр яг нь унтраалгаа гэрэлтэйгээ хамгийн эхлээд цуваагаар холбох нь шүү дээ. Ягаад гэвэл гэрэлтээ унтраахын тулд тийм ээ. Гэрэлтээ унтраахын тулд шүү дээ. За энийг би ингээд мушигчж байгаа. Ингэж мушигч болохгүй шүү. Зориулт юм болтор боох юм уу, гагнах юм уу, эсвэл хавчдаг тийм контакт хавчдаг байгаа тий. Тэрүүгээр бас ингэж холбож өгдөө шүү. Би яг үзүүлэн болохын тулд энийг ингэж мушигчж байгаа. За унтраалга гэрэлтэй суугаар болцсон тийм ээ. За гэрлийн хоёр үзүүр байна, унтраалгын хоёр үзүүр энэ байна. Энэ хоёр байна. Үлдэж чинь тийм ээ. За энэний дараа яах нь нөгөө орж иж байгаа гал нойл маань энэ шүү дээ. Тэрийг альзадагтай холбох нь шүү дээ. Альзадагтайгаа шууд зэрэгцээгээр холбож байна. Зэрэгцээгээр холбоно. За энэ нэг үзүүр тийм ээ. Энэ нэг үзүүр тийм ээ. Энэ нэг үзүүр. За ингээд. За яаж чинь гал нойл тий. Альзадагт тогтоолчлаа. Тэгэхээр гэрлийн хоёр үзүүр нь үлдчихэж чад. Гэрлийн хоёр үзүүр. Тэрийг яах нь унтраалга заавал галаар дамжуулах нь шүү дээ. Унтраалганы үзүүрийг гал дээр өгнө. Яагаад гэвэл унтраалгаараа галаа дамжихгүй, нойлоор галаа дамжих юм бол гэрлийг сольж яваад хүн тогн цохиулах аюултай байхгүй юу? Би унтраацсан гэдэг ийшэд хуруугаа хийдэг. Тэгээ тогн цохиулна шүү дээ. Тийм ээ? Аюултай. За галаар нь дамжуулчлаа тийм ээ? Гэрлийг галаар нь. Тэнгүүд үлдсэн нэг юу яах нь вэ? Үлдсэн гэрэл дээр очиж байгаа үг. Утсыг нойл дээр өгнө шүү. Нойлын утас маань энэ мөн биз? Нойлын утас маань энэ мөн. За ингээ нойл дээр өгнө. За би дахиад энийг ингэж хамаагүй мушигдгүй шүү заяа. Мушиж болохгүй. Заавал болтор боох юм уу зориултын багжаар хавчиж гагнах тийм үйл хийдэж шүү. Тэгвэл халахаараа яах нь вэ? Гал гарах гэдэг аюул гарна шүү дээ. Гал гарна, хална. Тэгээд энэ зис утсыг хөнгөн цагаан утастай эзэж холбож болдгүй. Яагаад гэвэл тэр хооронд эсэс үүсээд нөгөө халалт үүсээд металлын ядаргаанд ороод халт үүснээр нөгөө гэр чин шатах аюултай байдсан шүү. За төрөстөө би нэг ингэж хамгаалч. Энийг халаадаг лент гэдэг. Халаагаад лент хийгээд халаачаад ингэ барьчдгийг. За ерөнхийдөө юм байна те. Гэрлээ цугаар олцсон. Нөгөө хоёр гэрлээ үзээ зэрэгцээс унтраалган дээр заавал галаа өгсөн. За ингэ болцсон. За хэдүүл одоо яг хүчлээ өгье. Тийм ээ.
За хүчлээ. За унтраалга дарлаа. Гэрэл аслаа. За унтраалга дарлаа. Аслаа. За одоо тэгээд альзаа тэн дээр тоглоом нь хэв ирж ийн үзэн шүү дээ. 220 вольт мэн ирж ийн үзэн тийм ээ. За 220 вольт мэн ирж байна тийм ээ. За. За ерөөд нэг иймэрхүү холбоотой шүү. Тэгээ олон альзаа тгүүл ингээд зэрэгцгээр олон унтраалга олон гэрлэвэл яг иймэрхүү маягаар ингээд холбоод явчихдаг. Хамгийн гол нь хамгаалт сайнтай болох хэрэгтэй шүү. Энэ яг хоо зүгээр энгийн автомат нэ. Айл өргөтөр заавал тэр персонал хамгаалтаа автоматик тавьж байгаарай. Тэр хамгийн сайн автомат байдаг шүү. Тэр тавихтаа заавал тэр утасны чанар тийм ээ. Изоляц гадагшаа өөх изоляц тийм ээ. Хамгаалт нь ямар хөө гэрийн монтажчин хэр сайн бүх утсаар их үү хэрэглэж байгаа тонголч нь хэр сайн байх уу те. Тэрнийг бас сайн шалгаж тавихгүй тэр автомат ч байн унаад байдаг шүү. За одоо ингээд байранд амьддаг гэр ороод амьддаг айлуудаа нэг иймэрхүү зөвлөгөө өгье да. Анхан сурж байгаа залууч маань гэсэн энийг бас нэг сураад авчвал зүгээр баг. Хамгийн гол нь энийг хийхдээ та нар мэрэгжлийн үнээр хийлгээрэй. Мэрэгжлийн үнээр шүү. Энэ яагаад хүний амь насанд аюултай, галын аюултай байдаг шүү. За баярлалаа.